Хаяа уусап шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. За өнөөдрийн влогоор за влог юм уу одоо яг юу юм бэ те ингээд компьютерийн ард нэг суугаал нэг гадаач гараал өнөөдрийн бичлэг бол нэлээд тийм миксэд явна. За тэгэхээр юу аах вэ гэхээр өмнөх нөгөө нэг өөрийнхөө машиныг аукшнаас очиж авсан бичлэгэн дээр доор нь хүмүүс ер нь яаж машин аваад байна аа, хуваараа авч болдсон юм уу, үгүй юм уу? Ер нь машины талаар надад ингээд хэлээд өгөөч гэсэн хүмүүс байсан учраас өнөөдөр нэг 3 зүйлийг хэдүүлээ ярилцъя гэж бодлоо. За тэрний юу гэхээр мэдээж одоо ямар ч одоо үнээр ямар ч машин авч болно. Үнэтэйж машин авч болно, хямд машин ч авч болно. Эсвэл та энийг ч авч болно, энийг ч авч болно. За тийм учраас өнөөдөр бүгдээрээ аукшны талаар ярий. За тэгээд Японд энгийн одоо амьдардаг хүмүүс бас энгийн одоо худалдаалдаг агент дээрээс нь бүгдээрээ очоод ер нь бидний өргөн хэрэгэлдэг машинуудын үн ямар байд юм бэ гэд шууд гар дээр авах үнийн ерөөс бүгдээрээ харчий. Тэгээд окей. Окей, за guys би ямар ч гэсэн нөгөө нэг юу яалаа одоо машин зардаг газрууд дээр буюу агентууд дээр ирлээ. Тэгээ агент дээр ирээд ер нь бол шууд бодит байдлыг одоо тухайн машины брэнд, он за тэгээд одоо юу гэдэг бас нөхцөл байдлаас нь хамаарат машины үнүүд ер нь яг өнөөдрийн байдлаар одоо иймэрхүү байна. Тэгээд би зүгээр нэг дэлгүүр, дурын нэг дэлгүүр рүү ороод ер нь харуулъя гэж бодлоо. Тэгээд тэрнийхээ дараа бүгдээрээ аукшнаар буюу одоо дуудлага худалдаагаар ороод одоо үнүүдийн нэрээс харцгаая. Тэгэл та бүхэн ер нь бол машины үнний ер нь ялгааг бол ер нь харчин дөө. За тэгээд бүгдээр ямар ч зүйл бой. Окей guys. За би яг машин зардаг газар ирсэн. Одоо нэгсэндээ компаниуд гэсэн үг. Тэгээд одоо компаниудын машиныг зарахад одоо яг ингээд үнүүд нь байж байгаа байхгүй. Одоо энэ жишээ нь ингээд 354 мөрөөр бичсэн. За одоо энэ 284 мөрөөр бичсэн ингээд юм үнүүд байгаа байхгүй. За энэ бол одоо яг компани дээр байдаг одоо шууд үнийг мэдчих болно гэсэн үг. Аукшн дээр очих юм бол хэдүүлээ бол аукшн дээр ямар ч үн мөн харахгүй тэр очихын дуудлага худалдаа гэдэг одоо ялгаа нь тэр. За одоо энэ жишээ нь 2018 оны Alphard байна. Үнэн нь 512. За 513 ман гэж байна. Ман гэдэг нь өөрөө 10,000 yen-ийг хэлээд байгаа. За энэ 2021 оны загвар байна. За тэгээд 21 оны загвар үнэн нь 515 ман. За энэ болохоор 470 за 480 ман юм байна. За энэ болохоор 2019 оны загвар юм. За энэ тэгээ гол нь юу байна вэ? Дотор нь онгорхой юу? Бүгд шалгаад үзье та нэг юм. Онгорхой шүү дээ. Окей, за ингээд түлхүүр нь бүх юм байж идэг юм байлээ. Тэгээ ингээд доторх салоныг харах юм бол за урдах хянах самбар мамбарны юм байна. Доторх салон малон гоё болсон юм нөө Alphard чаа. За тэгээд энэ хойшоог нь суудлууд нь одоо өөр өөрсдийн тусдаа тий. Тэгээ сүүл рүү он моныхон болохоор ингээд массаж саач хийдэг. За энэ юу вэ гэсэн чинь RAV4 юм байна. 2021 оны. За нийт явсан гүйлт мүлт мэдээллүүдийн ингээ бүгдийн энэ чинь харчин 48,000 явсан. 372 ман гэж байна. Тэгээ надад бол энэ RAV4-ийн баг ийм загварыг авч ирснаас ийм үнээр харьяар нь баг илүү гоё болсон санагдаад байгаа. За энэ харьяар бол их гоё болсон байгаа юм. Одоо ингээ харахаар түрүүний RAV4-тэй харьцуулаад харах юм бол одоо хамаагүй дээр салонтой. Энэ оруулга аягүй гоё юм байна. За энэ 2018 оны юм Crown байна. 380 ман гэж байна. За одоо явсан гүйлт нь болохоор 6417 км л явсан юм байна. Хөө энэ ч нэм цоож бочт юм уу? Лок нь энэ ч нэж байдаг ч гэсэн. За энэ CHR гэдэг нэг юм бас Toyota-гийн нэг юм машин байна. 190 ман. За энд нэг 50 байсан чинь хажууд нь бүр дэлэг үсэрсэн нэг машин байж ах юм. Бас нэлээд мөргүүлсэн байна. За Hilux байна. Hilux 2023 оны загвар 420 ман гэж байна. За энэ Prado-гийн үнэ нь 530 ман. Нийт явсан километр нь 4859 км явсан. 2023 оны загвар. Нэг ийм Prado цагаан өнгөтэй.
өглөө бас ч хүүтэрсэн биш үү гадаа ч. За ямар ч байсан нэг хоёр газар дээр ирлээ. Хоёр газараасаа ямар ч байсан бүгдээрээ яг тодорхой үнүүдийг нөхцөл байдалтай нь ер нь машинуудынхаа бас он монтой бүгдээр харчлаа. Тэгээ би бас сая ингээд бүр өөрөө машин авах гэж байгаа юм шиг болоод ингээд бүр дуудлага худалдааныхаа бичиг ингээд аваад ерөнхийдөө ингээд танилцуулга аваад явчлаа. За харин одоо би та нарт нэг гоё вебсайт зааж өгье. Энэ вебсайт яадаг вэ гэхээр өнөөдөр өчигдөр 7 хоногийн өмнө 2-7 хоногийн өмнө зарагдсан бүх одоо Японд дахын аукцны машинуудыг одоо үнэлгээ, ямар үнэлгээтэй машин ямар үнээр зарагдчихв, яаж ингээ хаана зарагдчихв гэдэг тэр мэдээлэл бүгдийг нь яаж авдаг вэ, яаж хардаг вэ гэдэг ингээд одоо харуулъя. Хин ч үзэж болно, хаанаас ч үзэж болно. Энэ бол зүгээр л маш ингээд зүгээр нээлттэй вебсайт. Окей. За бүгд вебсайт руу орцгоох уу. За, ингэж чинь auction. За одоо энэ ингээ бичингүүд над дээр гараад ирж байгаа. auction.pacificcoastjdm.com. За ингээд вебсайт руу орчиж байгаа юм. За энэ вебсайтын дээр хэсэгт одоо би та хэдэд нэг юу яа. Сайн одоо харуулах юм. Ингээд татаад харуулахаар энэ Aft Auction гэж хэсэг байгаа. За Aft Auction-ы хажуудалд тэ Japanese Aft Auction sold price буюу одоо машинууд зарагдсан үнийг нь харах байхгүй юу. А энэ Aft Auction гэдэг нь болохоор өнөөдөр ч одоо ингээд цаг 12 болоод 1 болох гэж байна. Өнөөдөр орох машинуудыг энэчнээс харж болно, маргааш орох машинуудыг харж болно те. Өнөөдрөөс хойшоогоо ингээд ямар машинууд ойрын хугацаанд одоо энэ Aft Auction-гоор ер нь орох юм бэ гэдгийг одоо энэ Aft Auction гэдэг энэ хэсгээр аавна. За зарагдсан одоо машины үнийн мэдээллийг төрлийг нь харах гэж байгаа бол энэ дундлынх нь Japanese Aft Auction sold prices гэдэг. Би одоо 2 удаа хэллээ шүү. За окей guys, тэгээд ингээд нэвтрээд ороод ирэнгүүт мэдээж нэг ийм цонх та бүгдийг ухтана. За дээр нь maker search, basic search, тэгээд advanced search гэдэг ийм 3 одоо зүйл байгаа. За энийг жоохон томруулаад харуулчихъя. За тэгээд доошоогоо явангуудаа одоо энэ дээр нөгөө өрүүлнийхээ баруун зүү юм уу ямар гэдгийг ингээд бас чеклээд өгчих болох нь. За тэгээд энэ makers буюу одоо энэ дээр яг би ингээд сонгоход миний одоо screen record дээр бол харагдахгүй байна. За тэгээд энэ all makers гэдгийг та бүхэн ингээд сонгохоор доошоо явуулангууд одоо Toyota байгаа. За бид бүгдээрээ Prius-ыг хайгаад үзье л да. Өөрийнхөө одоо би авсан машины жишээ нь одоо хайгаад үзье. All models гэж байгаа. Энэ чи доошоо явуулангууд ингээд Crown, Chaser юу гэдэг те Hilux, Milux гэх ингээд янз бүрийн машинууд байгаа. За Prius-ийн хэсэг дээр 3 Prius байгаа. Одоо Prius 10, 11 тэ 50 хүртлээ зөвхөн Prius л гэж явдаг. А харин Prius Alpha болоод одоо нэг 41 болоод иргэн арай нэг өөр загварын болоод ирэхээр тусдаа бичигддэг. Тэгээ нэмэгдээд PHP буюу одоо нэг юу штэ. Одоо цахилгаан гэж хэлж болно. За тэгээд ингээд одоо энэ Toyota-го сонгочлоо, Prius-а сонгочлоо. Энэ оныг нь 2014-өөс 2015. Явсан километрийн 130 болгоч яг өөрийнхөө машинтай адилхан. 130 гээд артталт нь 1000 гэж бичсэн байгаа учраас одоо шууд автоматар 1000 нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр үгээр 130,000 км явсаа л гэсэн үг. За тэгэнгүүт ингээд search хийнгүүт маш олон машинууд гараад ирж байгаа. За тэгээ энэ машинуудаас юуг харж болох вэ гэхээр за эхлээд ингээд одоо өнөөдрийн зарагдсан үгүүг хаана мэдэх вэ гэхээр энэ result гэдэг энэ хамгийн ард нь байгаа. Энэ дээр нь sold гэж байгаа. Энэ бол зарагдсан. За энэ бол арай зарагдааг байна. За энэ unknown буюу одоо мэдэгдэхгүй байна. Зарагдсан юм уу, зарагдаагүй мэдхгүй байна. Яг ямар байсан. За тэг ингээд доошо гүйлгээ онгод зарагдсан гэж байна. Зарагдаагүй гэж байна. Тэ одоо ингээд явчих. За окей, хамгийн ихний зарагдсан Prius одоо S загварын grade буюу одоо тэр төрөл нь S загварын Prius байна. За он нь 2015 оных. Явсан километр нь 110,000 авсан юм байна. За тэгээд өөрөө Prius чинь 1800 мотортой байдаг шүү дээ. За тэгээд Pearl White буюу одоо совдон цагаан өнгөтэй. За DTV 30 загвар. За тэгээд энэ юу н зарагдсан үн нь одоо эмчээ байж байна. Одоо энэ sold гэдэг улаанаар бичсэний урдталт нь одоо яг зарагдсан үн гэж байгаа. За тэгэхээр ингэж хараа. Одоо би та calculator гаргаж ирээд харуулъя л да. За тэгэхээр бүгдээрээ go руу ороод одоо хаан банкны ханшаар 463,000 йенийг бол одоо ингээд яг төгрөг рүү шилжүүлэхээр 10 сая 121,000 одоо 180 төгрөг одоо яг болсон байна гэж юм заяа. За тэгэхээр энэ 10 сая 121,000 бол зөвхөн одоо машины мөнгө. За энэ машины мөнгөн дээр одоо нэмэгдээд яг тань дээр гар дээр очих мөнгө ч юм бол одоо бас нэмэгдэнэ. Энэ одоо юунаас хамаарах вэ гэхээр та энэ машина
одоо аваад Япондоо унах юм бол илүү одоо нөгөө татвар мотор янз бүрийн юмны төлбөр бол нэмэгдэнэ. Үгүй гэх юм бол бас одоо нөгөө нэг шууд Монгол руугаа авч явна гэх юм бол бас тусдаа үн одоо нэмэгддэг гэнэ ингээ бодогддог. За тэрийг нь бүгдээрээ нэг харчлаа л та. Хэрвээ та Японд машин аваад тэгээд одоо тэрийг Япондо хэрэглээ одоо над шиг хэрэглэх гэж байгаа бол яг энэ хуудсанд анхаараарай гэж хүсмээр байна. За эхлээд машины өөрийн үн байна. За тэгэнгүүтээ Япондо хэрэглэх учраас Японы одоо нэг өөрсдийнх нь машины одоо татвар буюу 10% татварыг бол өгдөг гэсэн. Нэг ясандаа 430-аас одоо 43 мянган yen нэмж төлнө гэсэн үг баггүй юу? За гуравт нь юу гэхээр одоо recycle fee буюу одоо нэг Японд ч машинуудаа хэрэглээд ингээд дууссан болвол бас ингээд дахин сэргээлтэнд оруулахдаа бас тухайн хэрэглэгч өөрөө эзэмшигч нь өөрөө одоо төлбөр төлдөг байхгүй. Тэгэхээр одоо тэр машиныг заавал одоо recycle өгнө гэж байгаа ч юм биш, зүгээр одоо өгөхгүй ч гэж байгаа юм биш. Ер нь бол зүгээр заавал та одоо тэр тухайн recycle fee-г бол одоо төлж авахснаас одоо машин авдаг гэсэн. За энэ үнэ нь хэд байх вэ гэхээр 8,000 yen-аас 25,000 yen-ийн хооронд байдгаа гэж байна. За тэнгуүтээ аукцны төлбөр гэж байна. Аукцны төлбөр нь одоо ямар утга учиртай байдаг вэ гэхлээрээ одоо тэр аукцнд нөгөө нэг одоо би одоо чинь машинаа аукцнд өгөөд би аукцнаар машинаа заруулах гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт аукшн одоо дуудлага худалдаа зохион байгуулад хүмүүст одоо хин машин амаар тэр хүмүүст нь өгснөөхөө одоо тэр хөлсийг одоо аукшнд би одоо мөнгө төлнө гэсэн. Тэгэхээр тэр нь хэд байхаа гэхээр 15,000 yen-ээс 30,000 yen-ийн хооронд бол байдаг юм байна. За тэгэнгүүт тав дахь нь юу вэ гэхээр тээвэрлэлийн зардал гэж байгаа. За хэрвээ та бүхэн өмнөх миний бичлэгийг санаж байгаа бол би одоо өөрөө очиж авлаа гэсэн шүү дээ. Тэр чинь одоо нөгөө нэг юу гэсэн үг вэ гэхээр тээвэрлэл би хийлгүүлэхгүй ээ. Тэ одоо тэр тухайн одоо компанитайгаа яриад хэрвээ та өөрөө үнэхээр ойрхон амьдардаг тэр аукцнаас өөрөө очиж авах боломжтой бол өөрөө очиж авчих хэрэгтэй. Энэ бол бас мөнгийг бол хэмнэн. За тээвэрлэлийн тэр хэрвээ тээвэрлүүлэх одоо шаардлагатай те өөрөө хол байгаад одоо нэг ойрхон газар тээвэрлүүлээ. Эсвэл одоо нэг өөр газар авч тавьчаа гэх юм бол 8,000 yen-ээс 25,000 yen-ийн хооронд одоо тухайн тээвэрлэлтийн хөлсийг бол төлөөд авч болдог байна шүү. Нэг хүн надаас асуусан байсан хувь хүн аукцнд оролцож болдог уу гэж. За тэрэн дээр бол юу гэсэн бэ гэхээр хувь хүн бол орох боломжгүй. Орох боломжгүй учраас заавал компаниар дамжиж одоо тэр машины дуудлага худалдаанд оролцож машин авдаг гэсэн. За тэгэхээр мэдээж компаниар одоо ингэж би орж байгаа юм чинь тухайн компанид бас тодорхой төлбөр төлөх ёстой тийм үү. Тэгэхээр тэр одоо төлбөр нь 22,000 yen-ээс 44,000 yen-ийн хооронд байдгаа гэж байна. Хэрвээ та бүхэн бас одоо яг үнэхээр хүсээд одоо манай энэ найзаас ингээд машин одоо зөөчлөж авмаар байна гэх юм бол манай найзын компани жишээ нь одоо 33,000 yen-ийн төлбөрийг төлөөд та одоо энэ аукцнаас машинд оролцох тийм аукцнд оролцож машин авах боломжтой биш үү гэж хэлмээр. Та хэрвээ Монгол руу машин авахыг хүсэж байгаа бол яг энэ хуудсанд одоо анхаараарай гэж хүсэж байна. Хэрвээ худалдан авч байгаа машины үнийн дүн одоо 500,000 yen буюу одоо Монгол мөнгөөр нэг 10 сая 10 сая хэдэн зуун мянга орчим байгаа. За одоо яг энэ дэлгэцэн дээр гарч байгаа да. За энэ мөнгнөөс одоо доош одоо төлбөртэй одоо машины тохиолдолд тухайн компанид 95,000 yen-ийн төлбөрийг бол төлөх юм байна гэж. Хоёр дахь нь юу вэ гэхээр тухайн одоо 500,000 yen-ээс дээш үнийн дүнтэй буюу одоо 600,000 yen ч гэдэг юм. Эсвэл 700,000 yen ч гэдэг юм. Тэ 20 сая маяг авч байгаа. Эсвэл 30 сая одоо машин авч байгаа. Тийм тохиолдолд одоо тухайн одоо зуучилж жишээ тэр авч өгч байгаа одоо компанид одоо тухайн машины 5% нэмэх нь 75,000 yen-ийн төлбөрийг та бол төлөх юм байна гэсэн. Энэ дээр нэг асуулт гарч ирж байгаа. За энэ 95,000 yen бас энэ 5% дээр нэмэх нь 75,000 yen-ийн төлбөр гэдэг нь одоо яг ямар учиртай төлбөр вэ гэхлээр мэдээж одоо бид хүн Японоос машин авлаа Монгол руу одоо ачлаг хийлгүүлнэ. За тэгээ ачлаг хийлгүүлэхээс өмнө юу байх вэ гэхлээр одоо нөгөө нэг аукцнаас машиныг нь аваад тухайн одоо ачлалт хийх одоо тэр нөгөө бомбон дээр аваачиж одоо тавих тэр тээврийн зардал гэж байна. За аваачаад ачлалт буюу одоо тэр бэхлэгийг контейнерт хийх тэр одоо бас төлбөр гэж байна. За тэгээд нэмээд тэр одоо бичиг баримт бас ингээд тий одоо энэ машин чинь бас нэг усаас нөгөө ус руу гарч байгаа ийм одоо бичиг баримтын төлбөр байна. За тэгээд тэр хэрвээ одоо машин дугаартай дугааргүй нэг янз бүрийн асуудлууд байгаа. За тэр болгон одоо тэрийг устгах ч юм уу те тэр дугаарыг байхгүй болгох зардал мард гэдэг нь Японч ерөөсө юм устгахад хүртэл зардалтай, юм хийхэд хүртэл зардалтай тийм газар шүү дээ.
За тэгэхээр яг одоо тэр бүх одоо төлбөрүүд нийлээд 95,000 yen болон 5% дээр нэмэхэд 75,000 yen төлбөртэй ийм одоо ерөнхийдөө багт төлбөр байдсан байх шүү guys. За одоо энэ Nissan GT-R-ууд за эдгээр бол бас аваа үнэтэй байгаа хөө. За зарагдсан тийм юу вэ нэ? За энэ Nissan GT-R зарагдсан байна. Тэгээд бас нэлийн хэд хоногийн өмнө зарагдсан байна. Ер нь ойрын үед бол Nissan GT-R маар ер нь бас зарагдсан тийм юунууд бол бас төдийлө харагдахгүй шүү. Хэд хоногийн өмнө зарагдсан гэдэг юм бүгдээр харж байна. 10 сарын 16-ны өдөр зарагдсан байна. За үнийн дүн хэд вэ гэхээр 8 сая йенээс эхэлнэ гэсэн байна. Одоо энэ машин Nissan GT-R 2018 оны загвар. Тэгэхээр score нь яаж байгаа 5. Тэгээ явсан километр нь 17,000 км явжээ. За нийт зарагдсан үнэ нь 10 сая 295,000 yen. За бүгдээрээ шилжүүлээ үзье л да. 10 сая 295,000 yen. What the heck. За тэгээд өшөө одоо мэдээлэл авмаар байгаа юм бол доор комент хэсэгт комент үлдээгээд лайка дарахаа бити мартаарай гэж хэлмээр байна. За тэг өнөөдрийнхөө одоо дугаарыг энэ хүрээд өндөрлүүлье. Тэгээ та бүхэн бас олон мэдээлэл олж авсан бахаа гэж найдаж байна. Тэгээ дараагийн 7 хоногийн уулзцгаая. See you guys.